Өглөөдөр юмд тав хүнтэй нүүбрлэн хаарлын мэдчилж чинь тэгээд битүүрийн сар тутам нээлттэйсэн кинонуудыг спойлергүйгээр тэгээд өөрсдийнхөө үзэн зоригтойг нэмж ярьдаг кино подкаст эхлээд бэлэн болсон байна. Сайн байцгаана уу? За 9 сард нээлттэйсэн кинодоо эхлээд дурдъя. Kingsman The Golden Circle гэдэг акшн адал явдалт нийтмийн кино. American Made гэдэг мөн адал явдалт акшн бодитны амьдрал дээр сэтгүүлж хийсэн кино. Mother гэдэг драм аимшиг юм бас нууцлаг үйл явдалтай кино. It за олон хүний хүлээдсэн аимшиг кино гэсэн ийм кинонууд байна. Тэгээд өнгөрсөн сар чи юу үзсэн бэ? За өнгөрсөн сард миний үзсэн кинонууд гэх юм бол The Book of Henry буюу Henry-гийн ном мөн өрний дугааруудад бас ярьсан. Мичин гаригийн дайн бага сүүлд гарсан нөгөө Planet of the Apes-ийн 2017 оны анги. Тэгээд нөгөөх нь болохоор Sherlock гэсэн ТV цуврал байгаа. За миний үзсэн онцлог кино гэх юм бол Kingsman-ийн 1-р ангийн үзсэн. Хоёр нь нээлттэй хүмүүс хайптаад тахаар үзье гэж дод. Ерөөдөө таалагдсан. За подкаст эхлэх үү. За тий. За эхний кино Kingsman-ыг ярих гэж чинь 2-р анги нь Алтан тойрог гэдэг нэртэй байгаа. Тэгээд найруулагч Matthew Vaughn гэдэг 46 настай англи найруулагч 1-р ангийн найруулсан. Тэгээд Kick-Ass, X-Men First Class гэж найруулсан манайхан мэдэх бах. 2-р ангинд гэхдээ бас тийм ч өндөр үнэлгээ аваагүй юм л да. Нэгтэйгээ харьцуулбал. Тийм нэгтэйгээ харьцуулахад тэгээд Rotten дээр 50%, IMDb дээр 7.3 он авсан байна. Ерөнхийдөө өмнөх анги шиг тийм хөгжилтэй зүйлс эсвэл бүтээлчийн санаанаас хэрцангуй цөөрчжээ гэсэн байна. Яг хөгжилтэй хувьд бол хөгжилтэй юм л гэсэн байлаа. За үйл явдлын нөгөө дэлхийг хамгаалж чаддаг Kingsman-ийнхэн байгаа шүү тийм. Гэсэн төвийг нь шууд устгаа ичж байгаа байхгүй. Тэгээд нэг шинэ аюул гарч ирээд тэгээд амьд үлдсэн байгаа Kingsman-ууд нь өөрсдийнхөө одоо Америк хөлбөр буюу Statesman-уудтай нийлээд дэлхийг аврах шинэ адал явдалд гарч байгаа юм билээ. Statesman. Statesman Sovietsman гэх юм бахта. Харин юу гэх юм бол трейлеруудыг харахад бол экшн эсгүүд нь сонирхолтой харагдажсэн. Үзүүштэй. Тэгээд англи Америкийн жүжигчид илүү хосолж байгаараа бас сонирхолтой болов. Ялангуяа нөгөө Statesman дээр бүр амар нөгөө stereotypical American тэр cowboy маягийн нөгөө Техасын Америкч болж хүмүүс яваад байгаа байхгүй. Тэгээд нөгөө өмнөх сарын подкастаар хойлоосын талаар хальт ярилцаасан шүү дээ тийм. Cowboy маягийн ярьжсэн шүү дээ. За киноны талаар өөр сонирхолтой мэдээлүүд гэх юм бол адилхан R үнэлгээтэй байгаа 17-оос дээш насны гэсэн үг. Restricted. Тэгээд Kingsman-ийн ер нь бүгдээр Артур хааны нөгөө дугуй ширээний баатруудын нэртэй байдаг. Тийм үү? Тийм. Merlin энэ бас байдаг шүү дээ. Чи өмнөх анги үзэж тэрс анзарч байгаа үү тийм. Тэр үед чинь тэгж гүнзгий бодох сөхөж байсан үл тэгээд it's a movie, let's go and enjoy гэж явдаг байсан шүү дээ. Харин тэгсэн чинь нөгөө American Statesman-ууд нь дандаа согтууруулах хунданы нэртэй байна. Тэгээд дунд нь ганцхан жирийн нэртэй байгаа Ginger Ale байгаа байхгүй. Гэтэ Ginger Ale ашиглаж юу гэж болохыг мэдж байгаа үстэй чи. Тэгсэн чинь бас кинон дээр нэмээд тоглоом гарна гэсэн мэлээ л да. Android iOS дээр бүр Solons компани хийж байгаа. Тоглоом уу? Тийм. Гэтэ ямар нэг акшн адал явдалтай тоглоом биш. 3 дүрс нийлүүлж устгаад байдаг. Bijayvel Candy Crush маягийн тоглоом гэсэн байлаа. Тэгээ найруулагч продюсер нь Matthew-гийн хэлснээр болохоор 3 дахь кино гэж байна гэсэн юм байлээ. Тэгээд American Statesman-уудын тусдаа spin-off киног бас хийх боломжтой гэсэн байлаа. Би харин хэлсэн шүү дээ. Одоо Sovietsman-ууд орж ирнэ гэж. Яг хүмүүсийн шүүмжилж байгаа гол юм нь бол эхнийх шиг амар тийм шинэ өвөрмөцснэх мэдрэмж бас өгсөнгүй. Тэгээ сөрөг дүүр нь бас жоохон уйтгартай тийм юм байлаа гэсэн мэлээ. Эхний ангийн үдсэн үед ярихад бол Samuel Jackson дүр бол их таалагдсан. Яг тэрийг дараа нь үдсэн киногоо ярихад дэлгэрэнгүй шиж. За. Тэгэд миний анзаарснаар энэ кино Монгол театруудад тавигдангуудлаа нөх удалгүй буучих шиг болоо чи юу гэж бодож байна? Харин үзгээд гисэн чинь ерөөсөө амжсангүй шүү дээ. Монгол кинонууд байгаад байгаа мөртлөө тэгээд Blade Runner орж ирээд шууд театраас буулгачих шиг боллоо. Тэгээд ер нь хоёлаа ингээд подкаст хийж байхдаа чи Монгол кино үзье гэсэн санаа чамд байна уу байхгүй юу? Монгол кино ч одоо хайрын цаг мөнгө юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэр тусмаа энэ салбарын анхдагч нь бол зүгээр юм биш үү? Яг тэгвэл бас сонсогчдын зарим гадаад дотоод байж магадгүй гэдэг утгаараа хоёулынгийнх нь ярьж байгаа одоо үнэлгээ review-ээс үнэлээд тийм энэ киноны зохиогч ийм хүн байсан. Дараа нь магадгүй ямар нэг кино гарах юм болоо энэ хүн чинь энэ дажгүй кино хийжсэн шүү дээ гэдэг утгаараа бас үзийг илүү үзэж магадгүй юм л да. Тийм байж болох юм. Магадгүй нэг хаяа нэг Монгол дажгүй кинонод хийдэг шүү дээ тийм. Онцгой тийм сонирхолтой Монгол кино гарвал тийм ярьж болохыг үгүйсэхгүй. Дараагийн кино American Made гэдэг бодит үйл явдал дээр сэтгүүлжсэн акшн кино байна. Гол дүрт нь Том Круз гүйгээдсэнийг харсан баг. Том Круз ер нь кино болгон дээр л гүйгээддэг шүү дээ. За найруулагч Doug Liman гэдэг 52 настай Америк хүн байна. Өмнө нь нөгөө Born Identity цуурлын одоо Jason Bourne-ийн 1-р ангийг яг өөрөө битаж найруулсан. Бусдын ангийнх нь бол продюсерээр ажилласан. Тэгээд сүүлд гарсан нөгөө манга сэтгүүлжсэн Age of Tomorrow-ыг найруулсан.
Тэгээд энэний бас 2 дугаар нэг дээр нь ажиллаж байгаа гэсэн мэлээ. За харин American Made-ийн хувьд болохоор Rotten дээр 88%, IMDb дээр 7.3 их сайн үнэлгээ авсан байна л да. Тэгээд яг юуны тухай гардаг кино юм бэ гэхээр энэ Иргэний агаарын тээврийн нисгэгч эрэхтэй үе одоо Том Круизийн дүр нь одоо Америкийн CIA хар тамхитай тэнцэх алба хар тамхины картелууд ингээ хутгалчихж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр нөгөө нэг Өмнөд Америк юу өрөө нислэг хийдэг. Тэгээ онгоц нь янз янз юм дайгдуулдаг мэдээлэл хар тамхи юу гэдэг тийм. Ингээд ийм юмд хутгалтчихж байгаа байхгүй юу. Тэгээд одоо нэгийн хэвийн бас жоох уйтгартай амьдрал нь тансаг, адармаатай байдал, зугаатай бас их амьд нь аюултай болж хурж байгаа л да. Ааха. Нөө зовлон багцсан бэлгүй гэдэг шиг. Тэгээд надад трейлерыг үзэж байхад Catch Me If You Can ч юм уу эсвэл Wolf of Wall Street-ийг төсдөөс нэг дадсан. Яагаад вэ гэхээр ингээд ийм жирийн амьдралтай үнтэй гээд ген тим их мөнгө олох боломжтой одоо гламуртай юм амьдрах боломж бүрдээд тэгээд эцсүүлдээ одоо тэр асуудлууд нь өөртөө гүйцэж ирээд тэгж байгаа талаар гарч байгаа кино шиг л дээ. Тэгээд хүнийхээ намтрыг унсан ч бас их сонирхолтой санагдсан. Энэ киног үзсэн чинь надад 2016 онд гарсан нэг киног бас их санагдуулсан. War Dogs гээд цагаан арьстай залуу нэг найзтайгаа нийлээд тэр нэг 10 жилийнх нөхдөнөөс санагдаж байна. Бас буруу аргаар амар их мөнгө олж мөнгө угааж байгаа. Гинт баяжж байгаа. Тэгээд ойрхот орондод Америкийн оролцож байгаа дайнд бас зэвсгийн 8 хийгээд айгүйх баяждаг байхгүй юу? Тийм бас бодит үйл явдал дээр сэтгүүлж хийсэн байсан билээ. Тийм надад яг тийм санагдаж байна. Гэхдээ зэвсгийн 8-тай киног байл надаа нөгөө Nicolas Cage тоглосон Lord of War гэдэг таалагдав. Тэр өдөө нэлээд дээр юм байна. Бас нэлээд дээр их болчихлоо. Тэгээ энэ сард бас Монголд нээлттэйсэн кинод бас энийг үзэхэд их хажуу кино шиг санагдсан. За одоо ерөөхдөө аимшиг сэдвтэй кинонуудаа яри. Mother гэдэг хайхтар кино гарчээ. Ямар учиртай вэ гэхээр найруулагч нь их учиртай. Darren Aronofsky гэдэг Америк найруулагч 48 настай юм байна л да. Юу хийжсээр бид нар мэдхөө гэхээр нөгөө Natalie Portman 10 тоглосон Black Swan. Тэгээ 14 оны нөгөө Библийн Ноагийн юугаар хийсэн Noah. Тэгээд 2006 нөгөө Hugh Jackman тоглодог Fountain гэдэг нэг мөнх амьдрэх юм шиг 3 өөр үед ингээ үйл явдал өрнөдөг кино гэдэг шүү дээ, тийм. Тэрийг үздэг. Их алдартай байлээ. Би бас их сайн сонссон. Миний үзэх кинодод донд явж байгаа. Тэрийг найруулсан. Чиний үзэх нэг кино л дээ. Тэгээ Requiem of a Dream тэгээд 2000 оны хар тамхин донтолтын тухай Pie Mar гэдэг 98 ер нь ийм шашин философи үзэснээр бодол санаа юудаг шингээсэн ийм controversial сенсацтай юм хүн найруулсан байна л да. Тэгээд шинэ кино Mother гэдэг юм кино юм байна. Ганц алж байгаа юм нь юу юм шиг санагдсан бэ гэхээр гол дүрд нь Jennifer Lawrence тоглож байгаа. Ааха. Яг уу Тэ өөрөө Mother юм уу? Тийм гол дүрд нь. Mother нь хин гэдэг юм би мэдэхгүй байна л дээ. Киноны үнэлгээний Rotten Tomatoes дээр 68, IMDb дээр 7 авсан байна. Тэгээд яг уу гол дүрд нь Jennifer Lawrence тоглож байгаа ч гэсэн жүжигчин талаас би бол зөв шийдвэр гэж бодож байна л да. Ингээд залуу охтуудад зориулсан киноч тоглолоо, science fiction ч тоглолоо, одоо ингээд юм драма, mystery төрлийн киноч гэсэн тоглоод өөрийгөөс юм олон юм чадна гэдэг үзүүлээд байгаа байхгүй юу? Тэгээ ядж байхад заа юм найруулагч нь Jennifer Lawrence хоёрын киног хийж их явцад дейт хийж болцож эхэлсэн байгаа байхгүй юу? We're not gonna watch that. Bad age. За тэгээд найруулагч нь ер нь зохиолын 5 хоногт биш дуусгасан гэж хэлээ. 5 хоногт кино зохиол бичин гэдэг бол төсөөлшгүй өнгөрөх хугацаа. Киноны үзэлснаа нь юу юм бэ гэхээр найруулагч нь киноных нээлтийн үн ингэж хэлсэн байлээ л дээ. Одоо хүмүүс байгаль орчныг үл тоомсорсон байдал одоо тогтвортой барьж чадхааргүй хүн амын өсөлт, эдийн засгийн өсөлттэй нөлөөллийн ядуурлал хэсэг зүйлсийг эмзэглэж явдаг ярьсан байсан. Тэгээд тийм болохоор Mother гэдэг кинон хүмүүс дэлхийд яаж зөв басаар харьцаж байгаа гэдэг харуулсан энэ найруулагчийн өөрийнхөө үзэл санааны илрэл юм аа гэж байгаа юм байна. Тэг би ойлгосон үл Mother гэдэг нь одоо чиний саяны хэлсэн уртгаас үзэх юм бол байгаль дэлхийн хүмүүсээс хариугаа авж байгаа байдлыг харуулдаг байгаа юм шиг кино юм уу? Эсвэл хин нэгний үнэхээр ээжтэй холбоотой юм шиг юм яваад байна уу? Аим шиг кино ч ер нь харагдж байгаасаа дандаа л илүү үгэн үзэл санаатай. Жишээ нь нөгөө It Follows чинь бэлгийн замын халдвар төвчний тухай кино байсан гэж хүмүүс тайлбарласан байхгүй зарим нь. Тийм болохоор наана болж байгаа үйл явдал нь тэр нэг байшин ч юм уу те тэр эмхтэй тэр гэр бүлийг ямар нэг юм дагаад муухай юм болоод байгаа шиг хэрнээ цаад утгах найруулагчийнх нь өөрийнх нь бодож байгаа санаа нь болохоор хитлхийн тухай байсан байна. Гэтэ аим шиг киног тийм талаас нь үзэхээр яг харагдаж байгаа юм их амар сэтгэл болчихсон юм аа ярьсан. Өөр сонирхолтой юм гэвэл 68 онд оржсэн Rosemary's Baby гэдэг дээрэн кинот ер нь олон зүйл хэрэгт төстэй санаа авсан гэсэн байлаа. Тэгээд Paramount Studios гаргаж байгаа. Тэгээ орог 10 сар ч нэг Halloween болдог болохоор аим шиг кинод ер нь гараад эхэлдэг шүү дээ. Тэгээд Paramount Studios энэ жил Friday the 13th одоо 13-ны баасан хэрэг гэдэг. Хар баасан. Jason гэдэг нөгөө нэг хоккей масктай хүн алаад байдаг сурал кино байдаг шүү дээ. Одоо орог 12 кинотой. Тэгээд тэрийг гаргахынхаа оронд
энэ Mother-ыг гаргахаар улсанд нь бас цаасаа ихтгэл хүлээлгээд гаргасан байна. Тэгээд Венецийн кино фестивал дээр хүмүүст үзүүлэхэд нэг хэсэг хүмүүс бол босоод алга ташаал энэ бол гайхалтай гэсэн бол нөгөө хэсгээс нөгөө ямар хачин кино байт юм бэ бүү мөө гэж бүүл юм болсон. Яалчгүй нэг тийм шуугантай юм болсон байна. За дараагийн кино бол яг 100% аим шиг кино It байна. Ер нь бол нэр нь It Chapter 1 гэдэг нэгдүгээр ангиж явж байгаа юм байлээ. Тэгээд эхний кино тэрийг үздэг байсан олон кино сонирхчид Монголд нээлт хийгээгүүт нь тэр их тогтолтоогоор харамслаа илэрхийлсэн. Үгүй тийм үү? Тийм нээлт хийгээгүй. Гарна гэж жаад болцсон юм билээ л дээ. Энэ саяны энэ It үү? Тийм. Гэхдээ It ерөөсөн Монгол гарахгүй юм. It ерөөсөн Монгол гарахгүй. Вау. Хүмүүс яг чамшиг тэгэж хүлээж авсан байхгүй юу? Вау. I feel for you guys. За киноны үед болохоор Андрес Мушетти гэдэг 44 настай Аргентин найруулагч найруулсан байгаа. Дараагийн ангийн буюу It Chapter 2-г найруулж байгаа. Тэгээд 13 онд гарсан Mama гэдэг нэг сүнс савдагч юм нэг далд юуч. Нэг хоёр жаах охиныг ингээд дагаад хамгаалаад байгаа юм шиг нэг аим шиг испани кино найруулсан билээ. За It-ийн хувьд Rotten дээр 85%, IMDb-гээс $9 он авсан байна. Өндөр үнэлгээ авсан байна. Ийм өндөр үнэлгээ авсан киног Монголд гарахгүй ингээ бодохоор бас нэлээд мөнгө алдчихж байгаа асуудал юм л да. Яг цаанаар нь бидний мэдгүй асуудал үүсэхгүй л дээ. Тэгээж бас намар болчоор ч Монголд тийм дотоодын үйлчлэгээ entertainment тийм эргээс хэрэгждэг болохоор тийм асуудалтай байсан ч гэж болох юм. За It-ийн трейлерийн үед болохоор 24 цагийн хувьд хамгийн олон үзэлттэй кино teaser болсон байна гэж байна л да. 24 цагийн дотор 197 сая хүн үзсэн. Өмнөх рекорд нь нөгөө Fate of the Furious-ыг 139 сая үзсэн байсан байл. Энэ киногоос Монгол гараагүй нь үнэхээр алдаа болсон юм шиг байна. Үнэхээр гомдмоор л юм болж. Тэгээд анх уул найруулагч гэсэн хүмүүс нь нөгөө Ахтуу Дофер гэж байдаг. Тэр усууд найруулагч гэсэн ч гэсэн цаанаасаа та хоёр нэг туршлагатай биш юм байна. Олон сайн бүтээл гаргаагүй нэгэд болсон. Гэсэн чинь нөгөө хоёр нь яваад The Stranger Things гэдэг сүүл доод болоод байгаа тэр Spielberg-ийн нэг 80-аад онуудын маягийн юмас inspire хийгдсэн бөөн носталжи болсон амжилттай болоод байгаа шоуг яваад найруулсан юм лээ. Гэхдээ одоо гарсан байгаа хөлбөрч гэсэн үнэлгээд ажгүй тавсан байна. Тэгээ ер нь бол Стивен Кингийн зохиол дээр сэтгүүлж хийгдсэн. Нээлттэй ихэс 6 сарын өмнө манайд үзүүлсэн байна л да. Тэгээд ерөөхдөө таалагдлаа гэсэн ажил. Зөв. Сүүлд ер нь Стивен Кингийн кинод адапташн хийж чинь. Харин тэгж юм л да. Hundred the Doom-ыг би уншижсэн. Нөгөө нэг жижиг хот байж гад гинт юм гадуур нь бүрхүүл үсэд хүн орохгүй гарах боломж болчихж байгаа байхгүй. Унс чинь надад бас яг тэл нэгсэ гэсэн. Тэгээд харин кинонууд нь үзүүштэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Надад хамгийн их таалагддаг нь Mist гэдэг штэ. Жижиг хот байж гад хажууд нэг цэргийн бааз дээр аваар болсон юмыг юм болоод тэр аяараа ман тарахад хүмүүс нэг дэлгүүрт хорогдоод тэгээ бөө шашин машины юм болоод сүлдээ цутааж гарч. Тэр айгуу гоё кино. Тэр амар зөө. Тэгээ нөгөө кабой залууга бүслэгээр нь оос уужаад гараад ирээрээ гэд буцаад осоо татсан чинь хөлн үлдсэн байдаг юм байна. Ганц тэр хэсэг санаад байдаг. Ялангуяа тэр киноны төгсгөл бол номноос өөр болсон. Манай аав бид нөө баахт айгуу кино үзсэн. Би миний одоо хамгийн сайн санаж байгаагаар бид хоёр бол нэг тийм happy ending те мэдээж хэрэг гэр бүлэрээ үзэж байгаа юм чинь. Тийм нэг хөнгөн зөөлөн кинод айгуу тассан. Хамгийн анхны тийм tragedy төгсгөлтэй кино тэрээс болохоор бид хоёр зүгээр л ингээл нэг рүүгээ хараад чаавта гэсэн реакт үзүүлснээс амар сайн сандий. Тэгээ нөө nothing in life is perfect гэдэгтэй адилхан. Тэгэл амьдрал дандаа сайхан байдгүй яг тэр мөчөөс эхэлж би experience хийж үзсэн дээ. Тэгээд төгсгөлийн тухай Стивен Кингээс өөрөө хэлсэн байдаг шүү дээ. Би нэр номон дээр ингэж биччихдэг байж. Энэ төгсгөлийн ингэж өөрчлөгдсөн надад их таалагдлаа гэсэн юм л. Нэрээ сандаг санаа биш үү? Тийм, нэрээ сандаг санаа биш. За тэгээ ETF 4-7 хоногийн дотор $499 сая болсон байна. Төсвөнд өнгөж $35 сая байсан байна л да. 9 сарын үед бол хамгийн онцлог кинод нь эднэр байлаа. Тэгээд 10, 11, 12 сард одоо он дуустал дандаа том кинод гараад явна. Especially одоо Halloween болох гэж байгаа, Christmas болох гэж байгаа. Тийм, бит хоёр бол ер нь 10 сард үзэх кинод дандаа аим шиг киног үзье гэж яриад хүрэлцчихэд байгаа. За одоо тэгээд үзэн кинодоо яриа да. За тэгээд би өнгөрсөн сард The Book of Henry буюу Henry-гийн ном гэсэн кино үзсэн байгаа. Энэ кино нь 2017 онд гарсан. Жанр нь болохоор драма, crime буюу гэмт хэрэг, драм гэсэн урсгалын кино байгаа. Найруулагч нь болохоор Colin Trevorrow гэдэг нэртэй. Урд нь найруулж ирсэн бидний мэдж магадгүй кинонууд гэх юм бол Jurassic World байна. 2015 онд гарсан. 2018 оны Jurassic World-ыг бас найруулж байгаа юм лээ. Өшөө зарим хүмүүс мэдэж магадгүй Safety Not Guaranteed гэдэг кино найруулж ирсэн юм лээ. Тэр нэг цаг хугацаагаар аялах гээд нэг зар тавьсан үү. За зохиолч нь Greg Hurwitz гэдэг хүн байна. Bestseller crime
буюу гэмт хэргийн чиглэлээр зохиол бичдэг зохиолч юм байлээ. Бичсэн номнуудаас нь гэвэл Orphan X, ICU гэх мэтчил номнууд байт юм лээ. Гэхдээ би бол хувьдаа энэ талаар сонсож байгаагүй хараахан. За The Book of Henry өөрөө болохоор 11 настай Henry гээд хүү гол дүрд нь мөн Henry-гийн ээж, Henry-гийн 8 настай лүүдээ бас эрэгтэй дүүгийн талаар ерөнхийдөө гардаг. Henry өөрөө болохоор үеийнхнээсээ бүр тийм тасарсан гоц ухаантай хүүхэд. За. Тэгээд кино эхлэхдээ Henry ангита одоо бид нэр ирээдүйдээ яах вэ гэсэн сэдвэр чилээ. Ер нь өөрийгөө одоо өөрийнхөө intellectual level гэж ярьдаг шүү дээ, тий. Оюуны беда нэлийн харуулахаар нэг тийм сценэр эхэлдэг байхгүй юу? Тэр хэсэг нь болохоор яг трейлер дээр байдаг. Магадгүй трейлерыг нь үзсэн хүн бол нэлийн өндөр хүлээлттэй байх байсан бах яг наад шиг. Гэхдээ киног нь үзэхээр яг нэг тийм трейлертэйгээ ижлэгийн хэмжээнд бол хүрч чадаагүй. Ерөнхий үйл явдал нь Henry-гийн ангийн нэг охин Henry-д айгу таалагддаг. Тэднийх яг хажуудлынхын хаусанд амьдардаг. Henry нэг удаа шөнө удаж чадахгүй ингээд цонхороо харсан чинь тэр охины хойд аав нь арх ууж аваад хурж ирээд өрөөнд нь ороод зоддог байхгүй. За. Би ерөнхийдөө за энэ найзаагаа аврахгүй болохгүй нэ. Ингээд нөө child service гэдэг чинь тэг хүчирхийллийн эсрэг төв гэж ер нь хандаагүй хүн байхгүй сургуулийнхаа эрхлэгчдэр ороод та нар ингээд хэдий болтол энэ явдлыг яах юм бэ? Хүлээн зөвшөөрөх юм бэ? Бид нар ямар нэг юм хийх хэрэгтэй гэсэн чинь хойд аав нь одоо нөгөө зодоод хүчирхийлээд байгаа эрэгтэй нь өөрөө цагдаагийн айгуу том алдамжуултай хүн. Тийм болохоор хин ч юу ч хийж чадаагүй. Тэгээд Henry энэ найзаагаа авах ерөнхийдөө мастер төлөвлөгөөгөө The Book of Henry буюу өөрийнхөө нэг улаан өнгөтэй ном дотор бичсэн байдаг. Эхний хэсэгтээ атл явдлаар дүүрэн байсан бол хоёр дахь хэсэгтээ suspense буюу нэлийн хүлээлт үүсгэл догтлуулсан мөртлөө сүүл хэсэгтээ нэг тийм хөнгөн зөөлхөнд дуусчдаг кино байлээ. Young adult гэж ярьдаг шүү дээ, тий. Өсвөр насны хүмүүст үзэхэд одоо 10 жилийн хүүхдүүд юм уу, teenagers үзэхэд нэлээд сонирхолтой. Яагаад гэх юм бол Henry-гийн хийж байгаа үйлдэл бүхэн өөрийнхөө насны хүүхдэд хэтэрхий баймаргүй үнэхээр бүр вау гэмээр гайхамшигтай баатарлаг алхмад боловч насан турш хүний нүдээр харах юм бол өөг нь олж харах айгу боломжтой л тийм кино болсон мэлээ. Тэгээд гэр бүлээрээ үзээд сухад нэлээд дажгүй кино шиг санагцсан надад. Нэг их хүнд биш, restricted R-rated энэ төр бол биш. Нэг их тийм хараал хүчирхийллийн дүр зургууд гарахгүй. Тэгэхээр магадгүй гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой кино болоо гэж бодож байна. За Book of Henry-гийн талаар нэг иймэрхүү. За миний яриа гэж бодож байгаа гол кино бол Kingsman байна. 14 онд гарсан. Тухайн үед нэг сонирхоогүй. Одоо 3 дахь жилдээ хүмүүсээс бас чамаас хүртэл үнэхээр дажгүй гэж Even you. сонссон эцэст үзлээ. Тэгээд сүүлд ер нь англи акшн кино нэх үзээгүй юм байна л да. Яг түрүү найруулагч читрийн талаар ирсэн болохоор тэрсийг өргөж гэж бодож байна. Тэгээд нөгөө honest trailer дээр хэлдэг шиг бүр нөгөө нэг subtitle байж аж л ойлгохоор тэр нэг англи хүмүүс бараг тэр нэг ардын хүүхдийг авчаал ингээд тагнуул болоо тэр нууц нийгэмлэгт илсэж байгаа талаар гарч байгаа үйл явдал байна. Тэгээд айл болох нөгөө бидний мэддэг шиг James Bond, Jason Bourne тийм кинодоос үнэхээр өөр кино юм шүү гэдгийг алхан тутамдаа л илэрхийлэх гэж оролцсон. Бид нар Америкчуудаас дээр шүү гэдэг. Тэгээд дөрүүд нь ер нь бүгдээрээ л таалагдсан. Яа тэгэхээр нөгөө нэг Английн тийм тагнуулын алба гэдэг утгаараа нөгөө кино дээр хүртэл хэлдэг шүү дээ. Manners maketh man. Өөрийгөө яаж авч явдаг нь тэр хүнийг илэрхийлдэг болохоос ямар ухсаа гаралтай юу хийж байсан гэдэг нь тодорхойлдгүй юм аа гэдэг үс. Сайн харуулсан гэж бодож байна. Тэгээд тэр тагнуул болох гээд ингээд бэлтгэж байгаа хэсэг, сөрөг дүр, ер нь бүх дүрүүд нь бүгдээр их таалагдсан. Зураг авалтууд бүгдээр их таалагдсан. Яагаад гэвэл сүүл Jason Bourne-ы тэр сүүл гарсан кино үзэл гоцсон л та ерөөсөн. Shaky cam бүр арай л их үү. Юу болоод байгааг үнэхээр ойлгохоор ерөөсөн. Театрт том дэлгэцээр үзэж байгаа мөртлөө нүд ядраад байгаа юм чинь. Тийм ядраатай биш. Үнэхээр их хөдөлмөр орж бэлтгэл хийж төсөв зарцуулж тэр зураг авалтуудыг хийсэг нь тодорхой байсан. Тэгээд цөмийн хэсэг гэдэг байгаа тэр энэ төр таалагдсан. Ялангуяа нэг дундаа хідэд тассан байж гэсэн ерөөхдөө юм юу болж байгаа, хин хаана зодтолдоод, хин хаана яаж өгч байгааг нэг тодорхой. Тэгээ бас ингээд нэг үргэлжлсэн зураг автаар хийц юм шиг хийсэн. Үнэхээр онцлог хэсэг гэж чадсан. Тэгээ сөрөг дүрийнх нь зорилго нь ч гэсэн бодоод үзэхээрс ойлгохоор тийм. Яг бодоод үзэх нь бол зорилготоос хүрсэн байгаа байхгүй юу? Сөрөг дүрийнхэн зорилгоо нөгөө дэлхийн хүн ам хэтэрхий олон боллоо. Тэгэд бид нар өөрсдөө одоо сүргээ танахгүй бол байгаль арга хэмжээд бидний хяналтаас гадуур юм болно гэж байгаа байхгүй. Тэгээд тэр сөрөг дүр Samuel L. Jackson тоглож байгаа дүрийнх нэг сонирхолтой шин чанар юу гэхээр өөрөө ямар ч хүчирхийлэл дургу цус харахаараа шууд өгөөцсөн хүрдэг тийм байхгүй. Тэгэл ямар нэгэн болоод өөрөө ингээд дан байдлаар шийдвэр гаргад нөлөөж агс би нэг харж чадахгүй нэг шууд энцэглээд ингээд яаж байгаа хөвчлээсэн гэсэн. Нөгөө нэг сэлмэн хөлтөөх нэр. Сэлмэн хөлтөөхөн байсан тэгээд нэг онцгдаг яг уу. Вэлэн болгонд л нэг тийм тулдаж чаддаг хенчмэн байдаг шүү дээ.
Гэтэ би тэр хүүхнээс амар өндөр хүлээлттэйсэн шүү дээ. Ингээ анх трейлер нь гарч байгаа. За энэ л нэлээд strong тийм нэлээд хүчтэй сүрдэр байхan гэж бодсон чинь тэгээд нэг back story гэж ярьдаг шүү дээ. Нэг их character өгөөгүй л лээ тэр юмхтэй. Тагнуулах гэж бэлтгэл хийж байгаа эсгүүд их зугаартай. Акшн эсгүүд нөх ойлгомжтой, үзэхэд нүд баясгаар. Тэгээ зохиол нөх ойлгомжтой. Шал илүүгээ санагдах нэг юмуд бол байхгүй. Ер нь сүүлийн үед гарч байгаа акшн кинонууд тагнуултай кинодоос жоохон дөжирсэн бол Kingsman-ыг заавал үзэх хэрэгтэй юм билээ. Одоо тэгээд 2 дугаар ангийн удахгүй HD-гээр гарахаар үзсэн тий. Өнгөрсөн сард үзсэн өөр нэг кино юм бол түрүүн ярьсанчлан War of the Planet of the Apes буюу Бичгийн гарагийн бослогын сүүлийн үеийн анги 2017 онд хийгдсэн. Айгуу сонирхолтой санагдсан нэг юм юу юм гэхээр ерөнхийдөө Америкт чинь нэг politically correct буюу нийгмийн айл нэг хэсэг бүлэг хүмүүсийг орхигдуулахгүй, ялгарлан гадуурхгүй байх тал дээр нэлээд ач холбогдол өгдөг хүмүүс аахгүй. Хитрхи барагдав. Тийм, хитрхи. Ялангуяа айрсангуур ялгарлан гадуурхгүй, шашин шүтлгээр бэлгэнчиг хандлагаар гэх мэтчлээ. Тэгснэ энэ кинон дээр нөгөө albino гэж ярьдаг штэ тий. Нөгөө цав цагаан ямар ч пигментгүй болцсон. Тим сармагч горилла гаргасан надад айгу сонирхолтой санагдсан байхгүй. Тэр кинон дээр орангутанг байгаа, шимпанзе байгаа, горилла байгаа. Тэгснэ гориллын дотроо тэр цагаан пигментгүй гориллыг оруулж өгсөн бас ерөнхийдөө нөгөө бүх race арьс өнгүүдийн бүгдийг гаргаж өгөх гэж айгу хичээсэн айгу хөөрхөн санагдсан байхгүй. Би бол надад ч үзэж байхдаа тэгж бодож байгаагүй юм байна нэрээсэн. Энэ олон саарлахарын одоонд нэгийг ялахын тулд за тийм угаасаа байгаль дээр байдаг үзлийг оруулж ирсэн гэдгээс ч заавал мичнүүдэд зориулж politically correct байх гэсэн гэж бодоагүй л. Би бол харин ч зэрэг гэж байна. Ягаад гэвэл Америкт яг үнэхээр тэгж магадгүй байхгүй юу? Тэгээ яагаад цагаан арьстай сармагч байж болохгүй гэж нэг ядаргаатай хайсан хүн яг хэлэх байсан. Ингээл асуудал юм шиг бодоод л асуудал юм шиг ярьж болоо л байгаа байхгүй. Шалгахгүй. Тэгтээ явахтай болж л байгаа зү бүх арьс өнгийг төлөөлөлт гаргаж ирсэн. Өөрний зүйлэн юм бол урд нь ярьж ирсэн шүү дээ. Хоёлаа нэг подкастын өмнө ярьжсэн баха нөгөө bad ape гэдэг айгүй хөөрхөн. Нэг тийм өвгөн шиг хайхтай хөрхийг нь. Угаас л өвгөн шүү дээ. Тэгэл ярьж байгаа нь айгүй хөөрхөн. Oh no. No, bad place. Bad ape. Bad ape. Bad ape дээр бол хамгийн сонирхолтой санагдсан юм нь юу гэхээр Caesar буюу хамгийн гол дүрийн мич Bad ape хоёр хоорондоо ярьж байгаад Bad ape ч гэсэн хүүтэй байсан гэж ярьж ирсэн хэсэг хамгийн хөөрхөн санагдсан. Тэгээ нөгөө Bad ape-ын Caesar тэрээр ойлголцоод Bad ape болохоор бусдаа ногт хил нэвтэлцэх байгаа магаар инээтэй байгаа шүү дээ. Тэгээ яг нэг гадаад хүн бахан зэрлгүүд донд ирсэн шиг. Киноны сүүлс дээр ялангуяа Bad ape тэгээд нэг хүний хэлээр баг ярьдаггүй орангутан тэгээд ярих чадвар алдсан тэр нэг охин гуруулаа үндсэндээ өөр хэлээр одоо хоорондоо огт ойлголцохгүй гурван амт байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө айгүй хөөрхөн багаар ажил чадсан надад айгүй сонирхолтой санагдсан. Тэр дундаас яг үнэглээд хамгийн хүнлэг нь Bad ape байж таарж байгаа байхгүй. Ерөнхийдөө яг үдсэн хүний хувьд надад нэлээд нүдэн тусан юм нь юу вэ гэхлээр үнэхээр их судалгаа орсон байлээ. Амьтны одоо нөгөө нэг зан араа шиг яг л тэр байгаль дээр яаж байдгүй гэдгийг нэлээд судалж яг тусгаж өгсөн байлээ. Одоо 3 дахь киногоо хийж юм чинь энэ мэтийг одоо чаддаг болох хэлэхтэй. Гэхдээ бүр нөгөө анхны Helena Bonham Carter тоглосон кинонууд нь л арай л аимшигтай. Одоо ингэж харцаад харахад бид нэр үнэхээр хол явж иржээ л гэдгийг мэдээч. За энийг бичиж байгаа 10 сард л ярих хэвээр тэгэл. Боли. За. Bad ape. Bad series. No. За чи өөр ямар кино үзсэн гэлээ? Киноч гэж зураг нэвтрүүлэг гэх юм да TV series гэдэг штеп. Sherlock-ыг бараг мэдгүй хүн байхгүй хаа. Бас Английн зураг нэвтрүүлэг байгаа. Найруулагчд нь гэх юм бол Mark Gatiss, Stephen Moffat гэсэн хүмүүс байна. За тэгээд энэ хоёр найруулагч маань Doctor Who дээр бас хамтарч ажиллаж байсан хоёр найруулагч юм байлээ. Тэгээд өшөө нэг сонирхолтой факт хэлэх юм бол магадгүй хүмүүсийн нэрийг хэлэхээр толгойд нь орчихгүй байж магадгүй. Mark Gatiss гэдэг хүн өөрөө Mycroft Holmes ахгүй юу? Sherlock Holmes-ийн ах нь. За тэгээд энэ зурлууд нь 2010-аас 2017 оны хоноодын хооронд гарч байгаа. Одоогийн байдлаар 4 сизон гарсан байгаа. Ерөнхийдөө энэ нэвтрүүлэг маань детектив буюу мөрдлөгийн талаар гардаг. Ерөнхийдөө би 10 жилдээ Sherlock Holmes-ийн зурлуудыг уншиж өссөн. Миний баг номны амтанд орж исэн ороход нэлийн том төлөвлөлт авсан зохиолч гэж хэлж болно. Arthur Conan Doyle-ыг.
Тэр үедээ би бол өстой жинхэнэ нөгөө бидний аав ээж нарын хэлдэг байснаар шүн унтлахгүй бараг л орондоо гарч идэн тусаж ном унших алгүй болдог байсан. Ер нь миний хувь хүний төлөвшөлт энэ номыг их уншиж исэн нэлээд нөлөөлсөн гэж би боддог. Arthur Conan Doyle-ийн зохиолуудыг уншихаар хожим хувь хүн төлөвшлээ айгүй сайнаар нөлөөлдөг юм шиг санагцсан. Тэгээд Sherlock Holmes-ыг мэддэг уншиж исэн хүмүүс бол ер нь бол мэдэх байх нөгөө method of deduction гэж ярьдаг. Тэр нь юу юм бэ гэхэлэр одоо хүнийг харж байгаад шинжих үү байхгүй юу? Жишээлбэл Sherlock Holmes харж байгаад энэ одоо салгаа гартай хүн байна ч гэдэг юм уу, тэтэс тэд орчим насны ганц бие ч юм уу ажил мэргэжлийг нь айгу тодорхойлж чаддаг тийм өндөр хүн байсан. Тэгээд орчин үеийн зарим хүмүүсийн дүнсээр энийг ч нөгөө authentic гэж ярьдаг юм л шүү дээ, тийм. Тарихных нь ямар нэг хэсэг арай хэвийн бишээр ажилтдаг болоод тийм хитрхи бүр тийм юмдаг амар анзаардаг болчдаг. Тэгээд тэр нь бас нөгөө талаас нийгэмд өөрийгөө авч явах чадварт нь сөргөөр нөлөөлдөг, тийм. Тэгээд ч бас хажууд нь доктор Ватс явж байгаа байхгүй юу? Authentic аа. Тийм, тэгээд татж байгаа юм нь хар тамхи хэтрийг бас гэж юмнууд байд юм бэл. Тийм, ерөнхийдөө ямар нэгэн юм хитрхи гот сайн байх юм бол төдий чиний бас дутагдлууд байдаг гэдэг нь үнэн л дээ. Ялангуяа Sherlock Holmes-ийн хувьд хитрхи гоцгоотой мөртлөө үнэхээр нөх human touch гэж ярьдаг шүү дээ, тийм. Хүндлэг чанар энэ хүнд нэлээд гээгдсэн байдаг. Энэ хүн ч гэсэн энэ дүрд нь. Гэтэ нэг сонирхолтой юм нь юу вэ гэхэлэр энэ Sherlock-ийн series-ийг нэлээд өнөөгийн амьдралтай төхөн болгож хийсэн надад хамгийн их таалагддаг. Яагаад гэх юм бол ном нь бол мэдээж хэрэг 30 олон жилийн өмнө бичигдсэн байсан. Тухайн үед смартфон, интернет гэж юу ч байгаагүй. Одоо Victorian England-ийн тухай л байгаа шүү дээ. Тэр үед хүнийг санджихад нэлээд хялбар байсан. Яагаад гэх юм бол бих хэрэгэлдэг те. Одоо багш хүн байх юм бол пижакн дээр нь жохоо олцсон байх юм бол багш хүн байна гэж дүгнж болох ч гэдэг юм уу. Одоо бол төвшлөлт технологитой нэг толгойтой болсон бол хин юу хийдгийг хэлэхэд нэлээд хэцүү болсон. Тэр хэсгүүдийг өнөөдрийн амьдралтай нэлээд сайн холбож өгсөн айгуу надад таалагдтiin. Миний харсан шүүмжүүд дээр бол хитрхи даун хийгээд нэг тэнэг хүмүүс ерөөсөн шоу шиг болгоцсон байна гэж харсан байхгүй юу. Тэгээд чам тэгсэн. Ном нь бол хизээд үнэхээр сонгодог байсаар л байх болно. За тэгээд цувраллаас ямар юм хэр сонирхолтой. Зурлалаас бол нэлээд сонирхолтой. Ялангуяа одоо nerdүүд гэдэг штэ тий. Nerdүүдэд нэлээд таалагдахаар witty humor гэж ярьдаг штэ одоо нэлээд тийм яжсан тиймэрхүү хошин шогийн мэдрэмжтэй хүмүүст л их таалагдана. Гэхдээ магадгүй номыг нь уншаад хүн болгон таалагдахгүй байж болох бах. Цувралын хувьд бол харин ч нэлээд өргөн цар хүрээг хамарсан хүн болгонд ойлгохтоор хэмжээнд хийсэн байлээ гэж би бол бодож байна. Чиний яг л хэлдгээр нүдтэй амдаа болгоцсон л л тээ. Чи ер нь Sherlock нэлээд хүнссэн гэж л та. Тэгээд ер нь уншаадахаар ингээд сүултээ тайл нь явархыг мэддэг болчихдгоо. Чи тийм одоо гярхаа олж эхэлдэг гэж штэ. Үгүй. Зүгээр номыг уншихдаа яг нэг тийм enjoy хийх гэж уншиж байгаа болохоор тийдгүй байхгүй. Мэдээж хэрэг за одоо дараа нь юу болох вэ, яах вэ, их бол гэсэн хүлээлт байнгын алхам дотор хууц бүр дээрээ байдаг мөртлөө ийм болсон гэдээ яг тайллыг нь уншихад хизээч миний сэтгэж бодож чадхаагүй юмнуудыг гаргаж ирдэг болохоор төдий чиний улам амтнаараа улам уншиж мэдхийг хүсдэг. Тэгээ хамгийн гоё юм нь зохиолууд дээр ер нь клишэ гэж ярьдаг штэ тий. Урд нь ярьсан юм татаж ярьдгүй урдчлан төлөвлөж болохоор юмнуудыг хизээж гаргаж ирдэг болохоор надад хамгийн их таалагддаг. Чиний үзсэн чинь нөгөө Benedict Cumberbatch шүү тий. Тэгээ нөгөө Robert Downey Jr. буюу Iron Man-ийг тоглож ирсэн Sherlock-оос хэр ялгаатай. Англичууд тэр мемтэйсэн бол We don't always make movies, but when we do, we make sure it's better than the Americans. Зөв. Миний бодлоор бол энэ Sherlock-ийн англи цуврал нь Robert Downey Jr.-ийн тоглосон цувралууд бол хамаагүй их судалгаа орсон. Арай serious. Тэгээд Sherlock-ийн ангиудыг аваад үзвэл бүгдээрээ ингээд нэлээд урт бүрэн хэмжээний кино шиг байдаг. Тэгэхээр эн чинь 13 бүрэн хэмжээний киног чи 2-3 Америкийн вершнтэй харьцуулаад үзэх юм бол мэдээж хэрэг илүү их информац өгсөн гой сонирхолтой л гэж таарал та. Тэгээд бас өөрсдийнх нь соёлын бүтээл болохоор adaptation хийх тус харьцангуй төхөнтэй байсан юм байна. Тэгээд илүү яг. За миний үзэн кинонууд гэх юм бол юм байна да. За өнөөдрийн подкаст бол ерөөхдөө ингээд өндөрлж байна. 9 сард бас Harley амлсаас арай олон кино суурлаад үзсэн шиг байна. 10 сард бол Halloween болж байгаа. Дээрээс нь Blade Runner өөр түрүү надад ямар трейлер үзүүлээ Snowman гэсэн зүүн кинонод гарч байгаа. Тэгээд би заавал нэг баримтат киноос үзье гэж бодож байна. Тэгээд дээрээс нь бас нэг аим шиг кино ярих гэж бодож байна. Чи бас аим шиг кино үзэхээр тохирсон байгаа шүү. Тохирсон байгаа. Halloween нэрж байгаатай холбогдуулаад би бас нэг аим шиг кино зориглаад үзье гэж бодож байгаа. За тэгээд подкастаар ярьсан зүйлсэл ерөөхдөө Harley Quinn-ийн өөрсдийн үзэл бодлоод байлаа. Тэгээд сонирхолтой мэдээллүүдээ бас комментоор сэтгэлдээ үлдээгээрэй. Гээд дараагийн бичлэг подкаст ревю хүртэл түр баяртай нүүбэр болоо Harley байлаа. Баярлалаа.